Хангул дүүргийн Иргэгүй иргэн шүүхээс Төвшинбаярт 16 жилийн хоригдлыг нээлттэй хорих байгууллагад илүүлэх ял оноолоо. Прокуророос шүүгдэгч Төвшинбаярт 19 жилийн хоригдлыг хаалттай хориход эдлүүлэх санал гаргаж хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буй илэрхийлсэн. Ингээд шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шүүгдэгч Төвшинбаярыг хүнийг алах гэмтэргийг онц харгас хэрцгийгээр үйлдсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн хохирол учруулсан хэрэгтгийн буруутайд тооцлоо. Иргэний болон иргэний хуулийн тус зааствуудад үндэслэн шүүгдэгч Төвшинбаяр нь 2.7 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нандинцэгт нөхөн тулсан бөгөөд шүүгдэгч төлөх төлбөрөөгөө болохыг дурдлаа. Захин орчинд 6 дугаар сарын 2-нд хүүхдийн тоглоомын талбайд байрлах сарвчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж буй 4 эмэгтэйн зураг болон тэдний нэг нь тоглоомын талбайн гусвардаар бие засаж байгаа бичлэг цацагдсан. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд цагдаа ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад тухайн өдрийн өглөөний 06 цагаас 7 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар орооны нутаг дэвсгэр дэх орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн сарвчинд 21-ээс 23 насны 4 эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архитан согтуурсан улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсгарын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоожээ. Иймд гулсрын доор бие зассан эмэгтэйд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5-ын 1-р зүйлийн 1-2 дахь хэсэг зааснаар 35 мянган төгрөгөөр бусад 3 эмэгтэйд мөн хуулийн 5-ын 1-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар тус бүр 25 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 8-ны өдрийн 14 цаг 53 минутанд Чингэлтэй дүүргийн 4-р хорооны залуучуудын гудамж Сондар дэлгүүрийн баруун замд Toyota Prius маркийн автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан Mark 2 Prius маркийн автомашинуудыг мөргсөн гэх зам дээрийн ослын дуудлага иржээ. Урьдчилсан байдлаар ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй ослын газрын үзлэг хийж Чингэлтэй дүүргэх цагдаагийн газрын замын цагдаагийн хилцээс зөрчлийн хэрэгнээ шалгахлын ажиллагааг явууллаа. Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос үндэснийх баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдах хуулийг батлуулах зорилготой 50 жагсаал зохион байгуулна гэж мэдээллээ. Мөн ерөнхийлөгч улсын хурлын дарга засгийн газарт албан шаардлага хүргүүлж хариу эрсдэл суулт хийнэ гэдгээ мэдээлсэн юм а. Өнгөрсөн жил уяачид мөн адил Сүхбаатарын талбайд 50 жагсаал хийж байсан бөгөөд тухайн үед Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр үндэснийх баяр наадмыг зохион байгуулахыг хориглосныг уяачид эсэргүүцэн төв талбайд морьтойгоо орж ирсэн билээ. Засгийн газраас улсын баяр наадмаар аймагуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан. Энэ жил шигшмэл хурдан морьдын их хурд 9 уралдааныг 7 дугаар сарын 22-наас 24-нд Хинтэн аймагт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн зуны бүсийн хурдан морины уралдааныг Тэгшван тохиож буй Өвөр хангаа, Баян хонгор, Дорноговь, Өмнө Говь аймгийн баяр наадамтай хамтдан зохион байгуулахаар болжээ. Өвөр хангаа, Баян хонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнө Говь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 29-ноос 31-нд тус зохион байгуулах юм байна. Олон улсын олимпийн орооноос спорт олимпизмаар дамжуулан байгаль орчин дээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ. Монголын үндэсний олимпийн орооны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хангул дүүргийн газрын албатай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч Баттушийн санаачлагаар Монголын үндэсний олимпийн орооны гаднах хашааг буулгаж орондоо нь мод тарих, хашаан доторх 1000 орчим метр квадрат талбайг мод, зүлэг, цэцэг бүхий иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж 6 дугаар сарын 23-нд болох олон улсын олимпийн өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөжээ. Монголын үндэсний олимпийн орооны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссийг шинээр байгуулсан. Тус комиссоос Монголын үндэсний олимпийн орооны гишүүн байгууллагуудад хандан спорт ногоон хөгжлийн төлөө хамтдаа уриалгыг гаргаад байгаа билээ.